Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөө орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын нэг удаагийн энэ мөнгөн тусламж олгох энэ асуудал бол өнөөдөр бас шаардлагатай байхаа гэж ойлгож байна. Ер нь цаашид энэ хөдөө орон нутагч бай төрийн албан хаагчдын энэ цалин хөлс нэмэх асуудал түрүүн одоо онцгой байдлын ерөнхий газар орж ирсэн. Одоо өнөөдөр шүүхийн шийдвэр үйлдэх ерөнхий газрын хөрөнгө мөнгө цалин хөлсийг нэмье гэдэг ийм асуудал цаашид ингээд үргэлжлээд байвал нэгнтэйгээ барьцсан мэт ийм үйл ажиллагаа цаашид явагдаад энэ асуудалтай холбогдуулаад энэ улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүд хууль санаачилж орж ирж энэ асуудал хөрөнгө мөнгө төсөв энэ нөхцөлд ямар гарц гаргалгаа ямар үр дагавар гарах вэ гэдгийг цаашид бодолцож үзэж байх шаардлагатай байна. Өнөөдрийн төсвийн тогтвортой байдал төрийн албан хаагчдын цалин мөнгөний асуудал өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд тогтвортой байх ёстой гэдэг энэ зарчмыг энэ улсын хурлын удирдлага энд бас анхаарлаа хандуулж байх шаардлагатай байна гэдгийг энд онцолж хэлье.